Монгол Улс авилгын индексээр 2024 онд 33 оноотойгоор дэлхийн 180 орноос 114-р байрт бичигдэж байсан. Гэвч 2025 оны үзүүлэлтээр 31 он авч 10 байр ухарч дэлхийд 124-р байрт ирэмблэгдээд байна. Ийхүү авилгатай тэмцэх чиглэлд хууль тогтоогч нар ахиц дэвшил үзүүлэхгүй байна гэдэг санал шүүмжлэлүүд хүрдэг байсан бол өнөөдөр авилгатайгаа дасан цогцож цаашлаад улам бүр уруудах зам руу орж байна уу гэдэг халагдлыг энэхүү индекс харуулж эхлээд байгаа юм. Тэгвэл засгийн газрын зүгээрс энэхүү үзүүлэлтийг өөрсдийн илүүтэй өмнөх засгийн газрын үйл ажиллагаанаас хамааралтай хэмээн тайлбарлаж байна. Товчхондоо авилгын индексээр 10 байр ухарсан явдал Монгол Ардын намд дотор өрнөж байгаа улс төрчдийн сөргөлдөөний нэг арга хэрэгсэл болоод байна. За тодорхойлох юм бол өнөөдөр хууль зүйн дотоод хэргийн дэд сайдын зүгээс авилгын индексээр 10 байр ухарсан нь өмнөх засгийн газрын үйл ажиллагаанаас хамааралтай гэж тайлбарллаа. Судалгаа нь бүр 2 жил тутам хийгддэг. Зарим судалгаа нь 3 сард зарлагддаг. Тэгэхээр би хэлж байгаа нь энэ Зандан шатрын засгийн газар бол 2025 оны 6 сарын 13-наас хойш бүрэн эрх хэрэгжүүлж эхэлсэн. 2025 оны авилгын төсөөлийн индексийг зарлахын тулд саяны энэ нэгтгэж дүгнж байгаа бүх судалгаануудын чинь 5 6 буюу гол судалгаанууд нь дандаа оных нь хийгдсэн байдаг. Эхний хагас жилдээ хийгдсэн байдаг. Тэгээд тэрийг нэгтгэхэд энэ 26 оны 2 сар зарладаг. Манай энэ Монгол Улсын засгийн газрын зүгээс энэ гэмт хэргийн шалтгаан үр дагавартай тэмцэж явахаас гадна энэ гэмт хэргийг гаргахгүй байх шалтгаан нөхцөлийг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг шинжлэх ажлыг хийж байгаа. За хууль зүйн дотоод хэргийн дэд сайд мөнх эрдэнэ хувьд 2023-аас 2024 оны хооронд оюун эрдэнэ кабинетэд сайдын туслах хийж авсан удаатай. Ингэж хэлэх учир нь дэлхийн Монголыг оюун эрдэнэ эсвэл Зандан шатрын засгийн газартай гэдэг ялгаа загтаагаар харахгүй. За зүүн төвийн үзэл баримталтай улс төрийн хүчин буюу Монгол Ардын нам нь сүүлийн 10 жилийн турш төрийн эрхийг нь барьж буй 3.5 сая иргэнтэй буураа орно гэж харна. Иймээс ч бизнесийн орчин муудаж, хуулийн засаглал суулгарч, төрд итгэх итгэл нь улам бүр алсарч, улс төрийн нөлөөлөл бүх шатанд нэмэгдэж байгаа зэрэг сар үзүүлэлтүүд төрийн эрх барьж буй Монгол Ардын намын үйл ажиллагаатай шууд холбоотой учраас авилгын индексийг сайжруулах чиглэлд дөрвтэй ахиц дэвшил гаргах шаардлагатай байна.